За манай сайтын зүгээс намар Шимус компани цэвэрлэх байгууламжийн яг өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг оруулж та бүхэндээ хүргэжсэн. Ачаалал нэмэгдсэн, хүчин чадлаа одоо дийлхэ байсан, шугам сүлжээ, задрах, аюул эрсдэлд ороод байна. Ховдчууд одоо бохирдоо живэхэд одоо өнөө маргааш болцсон байна гэсэн энэ мэдээллийг бол оруулжсэн. За яг одоо хүүтний улирал эхэлсэн, эсэх хэлсэн энэ өдрүүдэд ялангуяа он солигдох одоо тэр мөчөд Шимус компани хамт олон болоод өглөөний 11 цагаас эхлүүлээд оройн 11 цаг хүртэл бүтэн 12 цагийн турш одоо тасралтгүй ажиллаж байж одоо энэ бохирын задарсан шугамын асуудлыг бол нэг гал унтраах одоо дайны болгож зэгцэлж чадсан байна. Өнөөдөр ч гэсэн нөхцөл байдал бол сайнгүй ийм нөхцөл байдалд үүсчихэд ингээд энэ хамт олон бол ажилласаар байна. Тэгэхээр учир нь юу вэ гэхээр бохирын шугам задарсан. Бохирын шугам задраад одоо ингээд ус нь ингээд тэлээд энд ингээд замынхаа хажуугаар урсж байна. Ялангуяа энэ дөрвийн газрын замын эсрэг талд бол энэ одоо нөхцөл байдал үүсчихэд байгаа. Энэ бохир ус урсснараа ямар эрсдэл үүсэх вэ гэхээр олон улсын одоо автозамын дээгүүр одоо гарч за мөс үүсгэх, за замын одоо хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулах, за түүнчлэн замын одоо эвдрэлт ч гэсэн зохион ёсны одоо нөлөөг үзүүлэх ийм боломжийг үүсгэчихэд байна. За нөгөө талаар буянт голын одоо айсав дагуу байж байгаа дөрвийн газар ногоо тариалдаг тариаланчдын маань талбай руу орох. Буянт голын одоо устаа нийлж одоо энэ бохир нийлэх ийм одоо эрсдэл үүсээд байна. Энэ нөгөө талаараа хүн амын эрүүл мэнд, унтны усын аюулгүй байдал, за байгаль орчинд эргээд одоо сөрөг нөлөөллийг учруулах ийм бодит аюул үүсчихэд байгаа маа. Яг ямар нөхцөл байдал үүсчихэд байгаа юм? Одоо ямар арга хэмжээ авч ажиллаад байгаа юм? Цаашид бид яах вэ гэсэн талаар сурвалжлага хүргэе. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За бүгдэнд нь юутаа шинэ оны мэнд хүргье. Тэгэхээр та бүхэн маань бас их ачаалтаа ажиллаж явах шиг байна. За шинэ оны мэнд хоёлаа ийшээгээ жоох зогсчихгүй. Нарны эсрэг тал руу гарахгүй бол сайн байна уу? Шинэ оны мэнд ийшээгээ зогсчихъя. За Шим усныхаа маань өчигдрөөс эхлээд захим орчинд мэдээлэл оруулж ирсэн. Ачаал дийлгээ бохирын шугам задарлаа гэд ямар нөхцөл байдал үүссэн бэ? За сайн байцгаана уу. За өчигдөр өглөөнөөс одоо хойш цэвэрлэх байгууламжны километр хэрээтэй газар одоо явж шугам маань задарж ингээд одоо олон улсын зам буюу энэ асфальтын зам руугаа ингээд тэлсэн байдалтай өчигдрөөс өглөөнөөс 11 цагаас оройн 12 цаг хүртэл үдсэн боловч төдийлөн амжилтанд хүрч чадсангүйгээр одоо газар шорооны ажлаар нэг 70-ийн ажил босгож нэг аргацаалал байж энэ одооны байдлаар бол цэвэрлэх байгууламжийн асуудал бол хүчин чадлаа дийлхэ байцсан. Заавал одоо зайлшгүй шинээр барьж байгуулах шаардлага үүсчихэд байна гэж хэлээд энэ жилийн төсөвтөө бас бид нэр суулгах чадсангүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дэр зайлшгүй анхаарах шаардлага байна. Өнөөдөр нөхцөл байдал иймдээ тулчгаад байна. Тэгэхээр бид одоо цаашид яах вэ? Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлын дагуу хичнээн метр шугамыг одоо сольж шинжлэх шаардлага үүсэж байна. За энд ийм байгаамаа. Нэгд цэвэрлэх байгууламжийн асуудал байгаа. Цэвэрлэх байгууламж бол 100% шинжлэх ёстой. Манай ховд хот маань. Хоёр болохоор одоо цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 2.8 км шугамыг бүрэн шинжлэхгүй бол энэ асуудал бол жилээс жил бол даамжирнаа. Жилээс жил хэрэглээ ихтнэ. Ховд хот маань өргөжин тэлж байна. Хэрэглээ бол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тийм учраас энэ нь бол цэвэрлэх байгууламжаас манай ойн бүс рүү явж байгаа багада 2.8 км газрыг бол 400-аас юм уу 500-ын голчтой диаметртэй шугамаар энэ бол соль шинжлэх нэн шаардлагатай байна. Одоо 20-од жилийн өмнө бас энэ бохирын шугамыг одоо шинжилсэн, засварлсан гэсэн юм яриа байдаг шүү дээ. Энэ нь одоо тухайн үедээ ямар одоо материалаар шинжилсэн, ямар шугам хоолой тавьж ирсэн юм бол энэ нь одоо мараалын илэгдэлд орсон байна уу? Эсвэл бол анханасаа чанаргүй хийсэн бүтээн байгуулалт болчих уу? За энэ нь болохоор одоогоос нэг 15 жилийн өмнө хийгдсэн байлээ. Цэвэрлэх байгууламжаас ойн бүс рүү шугам тавьжсэн. Тухайн үед 250-аар одоо их нэмэх одоо нэг бас дээрээс нэг атгах чулуу хаягтал тийм хагарчгаар тийм материалаар хийсэн байлаа. Тухайн үед одоо олж исэн материал нь тийм байсан юм уу? Их чанар муутай материалаар л хийгдсэн байлаа. Одоо ингээд нөхцөл байдлыг та бүхэн маань 70 босгох маягаар ингээд шороо овоолоод ингээд аргацааж штэ. Одоо цаашид яах вэ? Энэ хിവэрээ одоо шороогоо овоолоод энэ өвлийн туршид ингээд байх юм уу? Эсвэл бол энэ өвөл эсэхэлсэн энэ хүүтэнд одоо газар шорооны ажил хийгээ шугам сүлжээг солих зайлшгүй шаардлага үүсчихэд байна. Одоо яах ёстой вэ? За одоо энэ яг эхэлсэн үед одоо газар шорооны ажил хийн ч гэж бодлаа. Одоо энэ өвлийг аргацаалахын тулд одоо нэгд машин механизм хэрэгтэй, хоёрд одоо аль болох сулдын шороо хаана вэ? Тэрийг одоо ачиж авчрах далангийн ажлыг хийгээл одоо өдөр болгон машин механизм гарч одоо ингээд
шат дараалт ингээ хөлдөөд байгаа мөсүүдийг одоо сэтэлдэг нэг их юм хийх гээл байна л дээр нь бол. Тийм. Тэгэхээр манай Ховд аймгийн цэвэрлэх байгууламжаар хоногт одоо хичнээн метр куб бус гардаг үлээ. Ерөнхийд бол 5,000-аас 6,000 хооронд гардаг. Хоногт бол. Тэгэхээр 5,000-аас 6,000 метр куб бус одоо ингээд зам руугаа ороод урсаж ороод за замаа даваа цаашаага буянт гол руугаа тариаланчдын одоо талбай руу орох эрсдэл үүсчихэд байна л гэж ойлгож болох нь шүү дээ. Тий болно. Ерөнхийд бол Ховд аймгийн хэрэглээ маань цэвэрлэх байгууламж дээр ирээд 2 хуваагдж байгаа. Нэг нь биологи аргаар цэвэрлэж байгаа, нэг нь механик аргаар цэвэрлэж байгаа. Энэ хоёр цэвэрлэгээ маань механик аргаар бол 60% та, биологи аргаар бол ингээд 40% та ингээд явж байгаа ус маань энэ багхгүй юу? Ерөнхийд механик аргаар цэвэрлэж байгаа ус маань ингээд нэг 60-аас 65% та цэвэрлэгтэй гарч байгаа. Тэр бол ер нь бол нэг цэвэрлэх дээд түвшин бол биш. Яг л цэвэрлэх боломж нь өөрөө муу. Энийг бол ер нь бол яаралтай шинжилгэх хэрэгтэй асуудал байгаа юм. Өчигдрийн байдлаар ер нь нийтдээ хичнээн хүн энэ дээр ажиллав. За манай нийтдээ нэг 15 орчим ажилчид энэ дээр ажилласан. Өглөө 11-аас орой 12 баг оноо эндээ гаргасан дөө. Эцтэй тэгэл шорон далан хийгээл иргээд арга цадаал бууцгаалаа манайхаа. За Шимус компани захирал Ган зураг даргатай уулзаад байна. За Ган зураг дарга ер нь бол бид намраас асуулт ярьж байсан. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг ярьж байсан. За Ундны усны 2 дахь их үсрийн асуудлыг ярьж байсан. Өнөөдөр Ховд аймаг маань газар дээрх бүтээн байгуулалтандаа анхаарал байхаас газар доогуурх одоо 2 дахь хот гэж нэрлэгдэх энэ бүтээн байгуулалтандаа ерөөсөө анхаарлаа хандуулж чадахгүй байна. За энэ хэрээрээ бас улсын төсөв, аймаг орон нутгийн төсөв дээрээ энэ өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх төсөв мөнгөө тавьж өгч чадахгүй байна гэд бид нар намар ярьжсэн бол иргэдийн хурал энэ үүнээс хойш олон удаа хуралдаа тийм үү. Тэгэхээр энэ хурлаар ер нь оруулж энэ төсөв мөнгөө шийдвэрлэх талын арга хэмжээг ер нь авч чадав өнөөдөр үгүй юу? За тэгэхээр энэ Шимус компани явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой энэ газар доогоорох шугам сүлжээ, хуучирч мууцсантай холбоотой нэлээд хүндрэлүүд ер нь хаасаагүй гарч байгаамаа. Энэ яагаад гэхээр вэ штэ. Өмнө энэ хуучирч мууцсан шугам сүлжээгээ ерөөсөө ингээд анхааралгүй нөгөө хүчин чадалтанд тохируулж өргөтгөж шинжилэлгүйгээр удаан хугацаанд ингэж хоримтлуулсны одоо хор уршиг ингэж гарч байгаамаа. Тэгэд яалтчгүй одоо энэ шугам сүлжээ рүүгээ Ховд аймгийн анхаарахаас өөр аргагүй болцсон. Энэ хоримтлагдсан энэ маш том ажил бол нэлээд том хэмжээний хөрөнгө шаарддаг, нэлээд том хэмжээний хүч шаарддаг юм ажил болохоор нөгөө хоримтлагдсан ажлыг маш богино хугацаанд одоо шийдвэрлэх боломж нь төсөвт одоо төдийлөн байхгүй болчиход байгаа. Тэгэхээр маш том дарамт ирнэ шүү дээ төсөв дээр. Өчнөө олон зуун сая төгрөг шаарддаг. Тэгэхээр тий хэдэн тэрбумаараа яригдана. Тэгэхээр энийг одоо цаг хугацаанд нь ингээд богино хугацаанд ингээд яралтай ингээд шинжилээд өргөтгөөд хүчин чадал нь тааруулаад сайжруулад ингэж явах хэрэгтэй юм байлээ. Цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг одоо шинжилээд бүрэн хэмжээнд нь засварлаад шинээр барихад хичнээн төгрөг одоо шаардлагатай байгаа байлаа. Ер нь холбогдох байгууллагуудад засгийн газар за ер нь бол ингээд орон нутгатаа ч гэсэн энэ саналаа удаа дараа тавьж байсан байх. Ямар хариу ирж байсан бэ? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ 25 онд бол энэ цэвэрлэх байгууламжийн асуудлаар бол нэлээд шатандаа бол ярилцсан. Ер нь бол шийдвэрлэгдэж байгаа. Австрийн хөрөнгө оруулалтаар Австрийн хөнгөлөлтөө зээлээр одоо манай цэвэрлэх байгууламжийг одоо шинээр барьж байгуулахаар ингээд төсөл хөтөлбөрт нь оруулаад явж байна. Энэ техник эдийн засгийн үндэслэл гэж юм гараагүй байгаа. Тэр нь нөгөө зураг төсвөө бас ингэж үндэслэж гарах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр ойролцоогоор нэг 30-аас 50 тэрбум орчим төгрөгийн хооронд юм яригдсан байлээ. Гэхдээ Баян-Улгийн аймаг, Гов Алтай аймаг чинь шинэ цэвэрлэх байгууламжтай болсон тийм үү? Яг энэ хоёр аймгийн одоо бэлэн зураг төсвийг аваад Ховд аймаг ашиглах боломж бий юу? За энэ хоёр аймгийн бэлэн зураг төсвийг нааш нь холбуулад хийхээр манай хүчин чадал тохирохгүй болчиход байгаамаа. Гов Алтай аймаг чинь одоо 3,000 гарантай нэлээд бага. Одоо Баян-Улгийн ихэд 4,200. Гэт манайх бол 10,000-ын хүчин чадалтай хийхээс өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Одоо яг явж байгаа хүчин чадал нь манай цэвэр ус олборлж байгаа хүчин чадал нь бол 6,000 м3 хоногтой байгаа. За шинээр Ховд хотын 2 дахь их үүсвэр ашиглалтанд орохоор тэр чинь дангаараа 10-аас 15,000 м хоногийн одоо ийм хүчин чадалтай болчихно. Тэгэхээр цэвэрлэх байгууламж маань нэг 10,000
багада 10,000 байхгүй бол болохгүй гэсэн юм тооцоо судалгаатай байгаа. Танаа сая инженертэй уулзаж бас тодрууллаа л да. Ер нь бол одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгсэн. Өнөөдөр далан босгоод нэг шороо уулгах дүнгийн гал одоо унтраах ийм байдлаар л ажиллаж байна. Цаашид бид нар одоо юун дээр анхаарах вэ? Одоо энэ өвлийн эсгэлцэх үүтэнд бид нар одоо ахаал энэ шугам сүлжээ нэгэнт задарсан байгаа энийг буянт гол руугаа нийлүүлчих гэх хүн шиг энэ олон улсын замыг эвдчих гэх хүн шиг яаж энэ хിവэр нийшээгээ урсах вэ? За энэ өнгөрсөн жилүүдэд бол яг юм хэсэгчлээд ийм гэмтэл бол гардаг байсан юм байлээ. Тэгээ өнгөрсөн жил ч гэсэн одоо бид нар бас иймэрхүү хөлдөлт үүсээд тухай үед нь засварлаад ингээд шинжилээд явсан. Энэ 2009 оны үед бол цэвэрлэх байгууламжаас биологийн аргаар цэвэрлж байгаа саарл усыг ийшээ одоо хонхорлоо ингээд нийлүүлдэг ийм сувг хоолой байсан юм байлээ. Тэгээ ер нь бол материалын хэсэгчлээ солиол нөгөө өөрийнхөө нөөц болцоогоор хийгээд байгаа учраас одоо бас нэг чанартай сайн материалаар хийж чадахгүй. Тэгээд тэрнээс болж л одоо хөлдөлт үүсэл ер нь тэ нөхцөл байдал хүндрээд байна. За энэ одоо шүү дээ. Ингээд нөхцөл байдал хүндрээд одоо шугам нэлэнхүүдээ ингээд хөлдөлт үүсээд бол энэ дээр хачиргүйгээд ингээд зам руугаа халаад ингээд ас хэрэг хэрсдэл үүсээд байна л та. Тэгэхээр аймаг орон нутгийн удирдлагууд маань бас энэ дээр анхаарад бид нартай бас хүчээ нэгтгэхэд за энэ дид үтсийн байгууллагуудын хүнд машин механизмууд бас ийшээ наашаа ирээд ингээд энэ далан босох ажил дээр ихний ээлжинд тусалж дэмжмээр байна. Аймгийн онцгой комисс бас энэ дээр онцгой анхаарах ийм шаардлага гарчлаа. Шим ус компани тухайд бол бас олон жилийн түүхтэй харьцангуй бас үйл ажиллагаанд тогтворччихсан ийм байгууллага шүү дээ. Өнөөдөр хүртэл бас тоног төхөөрөмжийн дутагдалт байна гэхлээр чинь бас их гайхаад байна л да. Одоо яг энэ далан босгох ажилд хичнээн одоо тоног төхөөрөмж ямар нэр төрлийн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр яагаад тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж чадаагүй бол танаа байгууллага хамт олон мэдээж төсөв мөнгөний асуудал хамгийн түрүүнд тавигдах л байна. За яг хөө манайх машин механизмууд дээр өнгөрсөн жилд бол парк шинжилгээ ажлыг бол хийсэн. 210-ын өндөр хүчин чадалтай нэг экскаваторыг одоо авахар байсан. Өнгөрсөн жил одоо 3 удаа зарлагдаа тэгээд хүн орж авалгүйгээр ингээд нөгөө төсөв мөнгө татагдсан шүү дээ. Тэрнтэй холбоотой. За энэ жил дахиад тавьсан байгаа. Манай тухайд гэвэл яг хөө нэг 30 ковш байна. За бас нэг 140 ийм экскаватор байгаа. Тэрийг одоо хот дотроо бид нэр шугам сүлжээнд ашиглаад болоод байсан. Тэгэд иймэрхүү одоо хүндрэлтэй ажлууд гараад ирэхээр дийлэхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ хөлдөлттэй учраас нөгөө Молдовтой өндөр хүчин чадалтай техникл ирэхгүй бол дийлэхгүй болчиход байна л та. За баярлалаа. За ийхүү бид Шим ус компани захирал ганц зөрөгтэй уулзаж үүсэж байгаа нөхцөл байдлын талаар тулгамдж байгаа асуудлын талаар тодрууллаа. Тэгэхээр аймаг орон нутгийн зүгээс яг энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол ховдчууд бид бохирдоо эдэр эсийн хүүтэнд одоо живэх нөхцөл байдал бүрдчихэд байна. Шим ус компани энэ хамт олонд техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж ховд хотынхоо одоо энэ буянт голын айс ав дагуу экологийн эрсдэл үүсгээс хамгаалах арга хэмжээг нэг тэргуунд аммаар байна. Хоёрдугаарт энэ зам бол олон улсын чанартай зам гэж би өмнө нь ярианд дурдсан. Энэ замаар бохор ус одоо саарл ус хальж гарснараа за энэ замаар зорчиж байгаа автотеврийн хэрэгсэл за жолооч нарын бас аюулгүй зорчих байдалд хүндрэл үүсгэх, аюул учруулах ийм нөхцөл байдал бий болох юм. За нөгөө талаар бид буянт голын айс ав дагуу одоо газар тариалан эрхэлдэг тариаланчдын тариалангийн талбай руу энэ бохрын ус орох ийм эрсдэл үүсээд байна. Тэгэхээр энэ дээр аймаг орон нутгаас зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа талаар New Hovd сайт газар дээрээс нь мэдээлэл та бүхэндээ хүргэж байна. За аймгийн дэд үтс хариуцсан засаг дарга орлогч Инхбаяр дарга ирж танилцлаа газар дээр. Тэгэхээр өнөөдөр бас нөхцөл байдлаар танилцлаа. Аймаг орон нутгийн зүгээс ерөнхийдөө Шим ус компанитай хамтраад ер нь ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзв? Онцгой комиссийн шуурхай штаб бас одоо яаралтай хуралдаж энэ дэр нэг яаралтай арга хэмжээ авахгүй бол тийшээгээ замтайгаа орох, зам руугаа орох юм эрсдлүүд байгаа учраас бид одоо энэ хуралдаж одоо шийдвэр гаргая гэж бодож байгаа. Ер нь бол төрийн байгууллагуудад яг энэ шаардлагатай хүчин чадал сайтай техник хэрэгсэл бол бас дутмал байдгийн байна. Тэгэхээр ер нь ингээд та бүхний яриаг сонсоод хахад хувь иргэдэд л одоо энэ техник хэрэгсэл нь байгаад байна. Тэгэхээр хувь иргэдээс одоо хоногоор нь гэдэг юм уу, цагаар нь гэдэг юм хүсэж авч ажиллуулахаас өөр
ямар ч нөхцөл байдалгүй болчиход ах шиг шүү дээ. За одоо бол энэ дээр яг ажиллахад хүчин чадал сайтай экскаватор хэрэгтэй. Тэр нь гол нэг вибраторын хошуутай. Тэр шим усанд нэг экскав байдаг. Тэр нь бол хүчин чадал багтаа тийм экскав байдаг. Хүчин чадал нь өрөхгүй учраас одоо яг энэ нөхцөлд бол хувь хүний тоног төхөөрөмжийг төрөөсөлж явах тийм шаардлагатай байна. За өнгөрсөн жил бол бид хүчин чадал сайтай экскаватор шим усанд худалдаж авахаар 350 сая төгрөгийн төсөв тавиад худалдаа авах ажиллагаа явуулсан. Тэгээ худалдаа авах ажиллагаа 3 удаа зарлагдаад тэгээд оролцсон. Тэгээд хоорондоо шүүхтээд маргаан гаргаад ингэж явсаар хагаад 6 сар гаргаад ерөнхийдөө ингэ төсөв татагдаад ингээ бүтэмжгүй болсон. Тэгээ энэ жил дахиад 350 сая төгрөг тавиад одоо шим ус компанид бас хүчин чадал сайтай тийм XK авах төсөв шийдэгдсэн байгаа. Одоо он гарчлаа. Одоо нэг 2 сараас эхлээд худалдаа авах ажиллагаанууд явахаар энэ тоног төхөөрөмжийн сайжрах байх гэж бодож байна. Одоо энэ хувь иргэдээс техник тоног төхөөрөмжөнд одоо хүсэж аваад ажилууллаа гэхэд бас тодорхой хэмжээний зардал гарна тийм үү? Энэ зардлыг шим ус компани хариуцах уу? Аймаг орон нутаг энэ чинь өмнө үүсэж байгаа асуудал учраас аймаг орон нутаг хариуцах. Одоо энийг онцгой комиссийн хурлаар шийдэл одоо цэцлэгийн нөөцөөс гаргана да аймгийн.